Шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт хийх сургалт. Шүүх нь шүүх хуралдаа явуулахдаа иргэдээс төлөөлөл оролцуулах тохиолдол байдаг бөгөөд тэдгээрийг иргэдийн төлөөлөгч гэж нэрлэдэг. Иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд хэрхэн оролцуулдаг талаар танилцуулахаас өмнө шүүх гэж ямар байгууллага байдаг талаар энгийн үгээр мэдээлэл өгье. Шүүх гэдэг нь товчхондоо энгийн үгээр хэлбэл хэрэг маргаан шийдвэрлэдэг байгууллага юм. Шүүх нь дүүрэгт мөн аймаг сумдад байдаг. Шүүх нь ихэнх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хуралдаан хийх ёстой. Ийм хуралдааныг шүүх хуралдаан гэж нэрлэнэ. Шүүх хуралдааныг нэг шүүгч, заримдаа 3 шүүгч явуулдаг. Шүүх хуралдааныг нэг шүүгч хийх бол иргэдийн төлөөлөгч оролцуулахгүй. Харин 3 шүүгч хийх бол иргэдийн төлөөлөгчийг заавал оролцуулдаг. Шүүхийн иргэдийн төлөөлөгч нь хэрэг маргааныг шүүх бүрэлдэхүүнтэй хян шийдвэрлэх шүүх хуралд шүүхийн ажилтан биш, иргэд олон нийтийг төлөөлөн оролцож санал дүгнэлт гаргадаг иргэнийг шүүхийн иргэдийн төлөөлөгч гэнэ. Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдох шалгуурыг хуульд заасан байдаг. Үүнд 25-аас 60 настай байх. Энэ шалгуурыг таны иргэний үнэмлэхээр тодорхойлно. Монгол улсын иргэн байх. Энэ шалгуур нь Монголоос өөр аль нэг улсын давхар иргэншилгүй байхыг ойлгоно. Эрүүгийн хариуцлага хүлээгээгүй байх. Энэ шалгуурт ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүйг ойлгоно. Эрх зүйн бүрэн чадамжтай байх. Энэ шалгуурт ямар нэгэн сэтгцийн эмгэггүй, эрүүл саруул хүн байх шаардлагатай юм. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгохдоо шүүх хуралдааны тов гаргамж иргэдийн төлөөлөгчдийн нэрсийн жагсаалтаас 10 хүний нэрсийг цахимаар эренбэлэн тохиолдлын журмаар сонгоно. Шүүх хуралдаанд 1-3 тооны иргэдийн төлөөлөгч оролцох ёстой. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн нэрсийг гаргахдаа шүүх нь тухайн аймаг сумын 25-аас 60 насны иргэдийн нэрсийг бүртгэлийн байгууллагаас жагсаалтаар авдаг. Авсан жагсаалтаасаа тухайн шүүхийн тамгын даргын тушаалаар баталгаажуулж, уг жагсаалтаас тохиолдлын журмаар сонгосон 1-3 хүнийг шүүх хуралдаанд оролцуулна. Иргэдийн төлөөлөгч нь өөрийн оршин суудаг газрын шүүх хуралдаанд л иргэдийн төлөөлөгчөөр оролцож болно. Жишээ нь та Баянзүрх дүүрэгт амьдардаг бол Баянзүрх дүүргийн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцож болно. Дархан уул аймагт амьдардаг бол Дархан уул аймаг дахь сум дундын шүүхийн шүүх хуралдаанд л иргэдийн төлөөлөгчөөр оролцож болно. Шүүхийн иргэдийн төлөөлөгч болсон талаар танд хэрхэн мэдэгддэг вэ? Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон хүнд энэ тухай шүүхийн мэдэгдэх хуудасаар эсвэл утсаар мэдээлж, аль шүүхтээр очих шүүх хуралдаан хаана хэдэн цагт болохыг мэдэгдэнэ. Мэдэгдэх хуудас болон утсаар хэлсэн хугацаанд та шүүхтээр заавал очих ёстой. Шаардлагатай гэж үзвэл та сонгогдсон шүүх рүүгээ устдаж, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл авч болно. Шүүхтээр хүрэлцэн ирээ та шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон талаараа хэлж, баримт бичгээ үзүүлж, холбогдох ажилтнтай уулзна. Шүүх хуралдаанд оролцохдоо хэрхэн хувцаслах вэ? Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцоход хувцлалтанд тусгайлан шаардлага тавихгүй хэдий ч хэтэрхий тод хувцлах эсвэл богино өмд даашинз гэх мэтийг өмсөж ирэхээс зайлсхийх нь зохимжтой. Шүүхийн иргэдийн төлөөлөгч ажлаасаа хэрхэн чөлөө авах вэ? Шүүх хуралдааны иргэдийн төлөөлөгчөөр оролцох талаар танд 5-аас 7 хоногийн өмнө мэдэгдэнэ. Та тухайн өдрийн шүүх хуралдаанд 1 цагийн өмнө ирэх ёстой. Хэрэв та ажил хийдэг бөгөөд танд чөлөөний хуудас хэрэгтэй бол энэ талаар шүүхэд амаар хүсэлт гаргаж болно. Таны хүсэлтийн дагуу танай албан газарт шүүхээс мэдэгдэл хургуулна. Хүсвэл мэдэгдлийг та өөрийн ажлын газартаа өөрөө авч очиж болно. Уг мэдэгдлийг үндэслэн танд цалинтай чөлөө олгогдно. Хэрэв та шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаан өөрөө өвчтөе эсвэл өвчтөе хүн асарч байгаа бол энэ талаар нэн даруй шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. Өөрөө өвчтөе бол эмчийн магадлagaаг, өвчтөе хүн асарч байгаа бол энэ тухай хорооны засаг даргын тодорхойлолтыг шүүхэд яаралтай хургуулна. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн үндсэн үүрэг. Хувийн болон албаны ажлаа зохицуулж шүүхэд заавал хүрэлцэн ирэх, шүүх хуралдааныг таслахгүй байх, шүүх хуралдаанд оролцох, хуралдааны дэгийг сахих, санал дүгнэлтээ бичгээр гаргаж шүүх хуралдаанд танилцуулах, төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой асуудлыг задруулахгүй байх, хэргийн оролцогчтой төрөл садан гэр бүлийн харилцаатай хэрэг маргааныг шийдвэрлэхэд хувийн ашиг сонирхол зөрчилтэй бол уг шүүх хуралдаанд оролцохоос өөрөө сайн дураар татгалзах. Иргэдийн төлөөлөгчид ямар нэгэн хориглолт, хязгаарлалт байдгүй. Шүүх хуралдаанд оролцож байх үедээ чанга ярих, утсаар ярих, зөвшөөрөл авахгүй яриан дундуур орох зэрэг үйлдэлийг хийж болохгүй. Шүүх хуралдааны талаарх аливаа мэдээллийг бусдад тараах, нотлох баримт цуглуулахыг хориглодог. Хамаатан садан, ах トゥ, танил талынхаа оролцсон хэрэг маргаанд та шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр оролцож болохгүй. Шүүх хуралдааны товлсон цагт ямар шалтгаангүй ирэхгүй байх, хуралдаан орхиж явахыг хориглоно. Хэргийн оролцогчтой ямар нэгэн байдлаар холбоо тогтоож болохгүй. Хэвлэл мэдээлэл болон бусад байгууллагт ярилцлага өгч болохгүй. Хавтас хэрэгтэй танилцах. Шүүхийн иргэдийн төлөөлөгч хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хэрэг маргааны талаар урьдчилан мэдээлэлтэй болж шүүх хуралдаанд бэлтгэлтэй оролцох нь чухал.
Шүүх хуралдааны үед талуудын мэтгэлцээ, нотлох баримт, шинжилэн судлах явцыг анхааралтай сонсож, ойлгомжгүй зүйлээ асууж тодруулж олно. Шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүхийн иргэдийн төлөөлөгч таны мэдэх, анхаарах зүйлс. Шүүхийн иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд оролцоход ашиг сонирхлын зөрчилгүй болохоо илэрхийлсэн мэдээллийг бүглэнэ. Ашиг сонирхлын зөрчилтэй тохиолдолд тухайн шүүх хуралдаанд оролцохоос татгалзах хүсэлт гаргана. Сайн дураараа татгалзан гараагүй бол шүүх хуралдааны бусад оролцогчид татгалзана. Шүүх хуралдаанд тасралтгүй явагдах тул хуралдаан эхлэхээс өмнө хооллох, бие засах зэрэг хувийн бэлтгэлээ сайтар хангасан байна. Иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд оролцохдоо тангараг өргөн. Тангарагт иргэдийн төлөөлөгч бие хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хууль ёсыг дээдлэн хэрэг маргааныг хинээс ч хараат бусаар шийдвэрлэхээ батлан тангаргалъя. Миний бие өргөсөн тангарагаа зөрчил, хууль заасан хариуцлага хүлээнэ гэж бичсэн бөгөөд та иргэдийн төлөөлөгчийн тангарагыг тод чанга дуудаж Монгол улсын төрийн сүлдэнд ёслоод тангарагын хуудаст гарын үсэг зурна. Таны өргөсөн тангарагыг хэрэг тавсаргана. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн хараат бус байдал. Шүүхийн иргэдийн төлөөлөгч танд хэрэг маргаантай холбогдуулж хөндлөнгөөс нөлөө үзүүлэх, таны хараат бус байдал талдах, альбаа оролдлого мэдэгдсэн буюу илэрсэн тохиолдолд энэ тухай та шүүхийн тамгын газрын ажилтнанд яаралтай мэдэгдэж нөлөөллийн мэдүүлгийг бүглэнэ. Хөндлөнгөөс нөлөөлөх гэдэгт ганцаарчилсан уулзалтын санал тавих, элдв зүйл амлах, сүрдүүлэх зэргийг хамаарна. Ганцаарчилсан уулзалтын санал тавих гэдэг нь ганцаарчлан уулзах, утсаар ярих, захидал зураг бичих, захим зураг сэлгээх, ойр дотны хүнээртэй зуучлуулах зэргийг хамруулан ойлгож байна. Элдв зүйл амлах гэдэг нь бэлэг, гэд зүйл амлах, үнгүй үйлчлэгээ, тусламж дэмжлэг үзүүлэх, хоолнд урих зэргийг ойлгож байна. Сүрдүүлэх гэдэг нь дарамт шахалт үзүүлэх, айлган сүрдүүлэх зэрэг юм. Эдгээр тохиолдол үүсвэл танд хөндлөнгөөс нөлөөлж байгаа гэсэн үг. Энэ үйлдэлүүдээс аль нэг байдлаар тантай холбоо тогтоохыг оролдох үед тамгын газрын ажилтнанд нэн даруй мэдэгдэх үүрэгтэй. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн санал дүгнэлт. Хэрэг болон хэргийн үйл явцыг товчхон бичнэ. Эрүүгийн хэргийн хувьд шүүгдэгчийн гин буруугийн тухай, иргэний хэргийн хувьд нэхэмжлэл эсвэл хариуцагчийн гин буруугийн тухай, захиргааны хэргийн хувьд захиргааны үйл ажиллагаа үндслэлтэй хэсэг талаар бичгээр санал дүгнэлтээ гаргана. Шүүх хуралдаанд 3 хүртэлх иргэдийн төлөөлөгч оролцож иргэдийн төлөөлөгчид санал зөвлөлтвөл дүгнэлтээ тус тусдаа гаргаж болно. Шүүхийн иргэдийн төлөөлөгч иргэн захиргааны хэргийн маргааныг хяна шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцвол дүгнэлт эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд оролцвол санал бичнэ. Хэргийн оролцогчид санал дүгнэлтээ уншиж танилцуулна. Шүүх хуралдааны дараа иргэдийн төлөөлөгч үүрэг хүлээх үү? Шүүх хуралдаан нээлттэй хаалттай явагддаг бөгөөд шүүхийн иргэдийн төлөөлөгч нь нууцыг хадгалах үүрэгтэй. Хэрэв та хүсвэл дараа нь шүүхийн шийдвэртээ өөрөө танилцж болно. Иргэдийн төлөөлөгч цалин авдаг. Шүүхийн иргэдийн төлөөлөгч нь цагаар тооцож урамшуул олгодог. Хэрэв 8-аас илүү цагаар шүүх хуралдаанд оролцсон бол илүү цагийн хөлсийг нэмж тооцож олгоно. Хөдөө орон нутагт шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдоход замын мөн буудлын зардлыг шүүхийн тамгын газраас олгодог. Анхаарал хандуулсан танд баярлалаа.